Дэлхийн монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувгаад харуулж сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 13 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун, хөтлөгч Цэцэг найруулагч Чимбанаар хамтраад дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний мэнд Аргунаас сайхан амарсан уу? Өглөөний мэнд Цэцэг сайхан амарсан. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Арч Жанчуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанчуулан хамтран ажиллана. За мөн ашигтай бактери эслийг 10 мг-ийн цайр агуулсан Adva Biotics пробиотик хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 5 сарын 21-ний өдөр төхөж байна. Он гараа 141 дахь өдөр бол он дуусахад 224 өдөр үлдсэн байна. Өргөжлүүлээ цаг агарын мэдээлэлтэй танилцдаг. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 6 градусын дулаан гэсэн бол өдөртөө 18, шөнөдөө 4 градусын дулаан гинэ. За тэгвэл маргааш буюу пүр гарагт өдөртөө 21, шөнөдөө 7 градусын дулаан, баасан гарагт өдөртөө 22, шөнөдөө 9 градусын дулаан бол бям гарагт өдөртөө 23, шөнөдөө 10 градусын дулаан. За ингээд ирэх нэм гарагт 25 градусын дулаан байх нэ. 21, 22, 23, 25 гэд өдөртөө байснаа 7, 9, 10 гэд сайхан дулгаараа явж шít. 1 градусаар ч гэсэн. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр 5 сарын 21-нд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай бүгдээрээ ярина. Цай өнөөдөр олон улсын цайны өдөр гэж явд юм байна. Оо за. Тэгээд би нэг асуулт байна. Цай гэхээр ямар улс санаанд ордог вэ? Хятад. Хятад өөр Шри-Ланка. Шри-Ланка. Өөр улс нэрлэлэх гээд байгаа шүү дээ. Англи. За Европоос нэг англи гэдэг улс гарч ирж байна. За ер нь бол цай маш хамгийн сонирхолтой үг гэж тооцогддог юм байна. Цайг ердөө дэлхийд даяар хоёрхан аргаар л нэрлэдэг. Тийм гэсэн дээ. За нэг нь бол Хятадын Амой аялгаар Ти гэж нэрлэдэг. За чай буюу Хятадын зарим хэсэг нь чай гэж нэрлэдэг. За энэгээр ерөөсөө дэлхийд даяараа л ерөөсөө бүгд нэг бол Ти, нэг бол чай. За тэгээд нэг сонирхолтой байна. За зарим их газрын улсуудад чай гэдэг нэрээр явж байгаа. Цай гэдэг. За далайн улсуудаар болохоор Ти гэдэг нэрээр явж байгаа. За энэ өөрөө яаж цай ер нь дэлхийг даяарсан тэрнтэй бас их холбоотой, түүхтэй холбоотой. Түүхийн хамгийн гол анхаарлын төвд байсаар ирсэн зүйл бол цай юм байна л да. За 2737 нийтийн толлын өмнө Эртний Хятадд за тухайн үеийн хаан Шэн Нон гэдэг хүн санамсаргүйгээр халуун уснаа үлээгээд за тэгэд нэг навч орсон чинь энэ бас уужлах юм байна гэж бодож олсон гэсэн тийм домог байд юм байна. За үүнээс хойш мэдээж ирэх Хятадд цай их олноор ингэж тарьж хэрэгэлдэг болсон байсан. За энэ дэлхийд даяарсан үйл явдал бол ерөөсөө л Их Британтай холбоотой. За Их Британи гэдэг энэ улс гүрэн гэж хэлээ л да. Дэлхийн хамгийн том газар нутагтай. Монгол урдаа ганц л улсыг оруулж байгаа шүү дээ. Газар нутгийн хэмжээгээр дэлхийн түүхэнд Монголоос том байсан улс ганц Их Британи. За Их Британи гэдэг улсын гол анхаарлын төвд гол бүтээгдэхүүн цай байсан. За Хятадд очиод цай гэдгийг олж нэгээд буцаж импортлоод нутагтаа очиод цайг ингээд нутагшуулаад зарсан ч хүмүүс энэгүй бараг амьдарч чадахгүй юм байна. Тэгвэл бүгд донтоод гэх юм уу маш их хамааралтай болсон. За тэгээд ер нь бол Их Британи өөрөө цайгаа илүү хэрэгэлдэг болох гэж, цайгаа илүү таньдаг болох гэж улсад хэлсэн ч гэж үзнэ. Яагаад тэгэхээр Хятадаас өөр газар тухайн үед бол цай тарьдаг байгаагүй. За тэгээд Хятадаас аваад исэн чи Хятадууд зөрүүлээд өгөх юм байхгүй. Хятад ч ерөөсөө ингээд цайгаа угаалдаад болчдөг юм байна. Зөрүүлээд Хятад зарах юм байхгүй. Тэгэхээр ч худалдаж авч чадахгүй. Хэцүү байдал болж байгаа. За тийм учраас үүнээс болж оронд нь хар тамхи нийлүүлсэн байдаг Хятадд. Тэгээ хар тамхины дайм бол бас үүнтэй холбоотой. За мэдээж хэрэг зэрэгцээд Их Британи Хятадаас хамааралтай болохгүй тулд бусад улсуудыг эзлээд тэндээ цай ажиллаж тарьж эхэлсэн. Тухайлбал тэр нь Энэтхэг болон Өмнөд Хятад болох Шри-Ланк зэрэг улсуудаар цайгаа тарьж эхэлсэн. За тийм ч учраас Шри-Ланк тэр чигээрээ цайгаар алдартай шүү дээ. Их Британичууд колоничлоод за тэрийг нь цайд хариулаад ингээд юу гэх юм Хятадаас хамааралтай болохгүй тулд цайд хариулаад олон улсын суурийг ингэж бас цайны суурийг тавьж өгсөн байт юм байна. За тэгээ Хятадууд Их Британичууд мэдээж хэрэг далайгаар тээвэрлдэг учраас Их Британи суурьтай улсуудад дандаа Ти гэж нэрлэгддэг. Далайн тээврээр явсан юм. Монгол бол Эртний газрын их газрын улс, их газрын гүрэн байсан учраас тэр замаараа цай гэдэг нь аль хэдийн байсан баг тийм. Юу яасан бэлээ ч энэ чинь анх нөгөө Их Британичууд ингээд тариалгаад яаж тариалах аргаа мэдгүй, нууцаа мэдгүй тэгээ бүр бараг Хятадын нөгөө нэг юм тариалдаг юм нэг мужид байгаа нөгөө юм айгуу сайн цай тариалдаг хувраг руу
бүр ингээд нөгөө тагнуул явуулж ийж тэгээ тэр хүн нөгөө тариалдаг аргыг мэдж ийж тэгээ дараа нь энтхийг шинжилаандаар тарьсан гэдэг шүү дээ. Харин тийм энэ чинь бас нэлээд нарийн юм байна. За тэгээд цайг ер нь дэлхийд өнөөдөр 3 тэрбум хүн цай уудаг гэсэн тооцоо байна. Цай бол ердөө урдуура бас ганц л шингэнийг урдууд оруулна. Тэр зүгээр л ус. Хүн нэг бол ус уун, нэг бол цай ууна гэсэн хоёр сонголттой. Кофе нэрэглээ бүр аргашаа яваад өчөж илээ тий. За тэгээд мэдээж хэрэг Америк нэгдсэн улсын одоо тусгаар тогтолж цайтай эргээд холбогддог. Яг вэ гэхээр Бэлбритани Америк нэгдсэн улсад явуулж байгаа цайнда татвар тогтоочдөг. За энэнийг нь одоо эсэргүүцэл буюу юм бол Boston Tea Party гэдэг одоо цайны нам гэж нэрлэх үү? Бостны цайны нам гэдэг одоо бослого болоод за энэ явандаа дамжирсаар Америк нэгдсэн улсын тусгаар тохиолдлын суурь болсон гэж үздэг. Тэгэхээр цай бол одоо үеийн турш түүхэн туршдаа ийм хүмүүсийн анхаарлын төвдөрсөн хамгийн чухал зүйлээс юм байна. Шингэн зүйл те. Цай удгаараа Турк тэргүүлд юм билээ гинэ. Турк чинь нөгөө яг цай удгаараа алтартай те. Бид нэр Туркэд очиод нөгөө цайг нь ууж үзэн чи ууж үзсэн үү? Юу гин Турк цай? Турк те. Туркэд очиод яг очиод сандгүй. Би очиод ерөөс ууж үзэхээ мартсан байл шүү дээ. Өөр ийш тийш ямарс сатаар саргаад. Гэхдээ одоо нөгөө Туркээс лайв хийдэг хүмүүс чинь Туркийн гой гой цайнуудыг зардаг болсон. Тэгээд манай ээж лайв үзэж байгаа л тэгэл хит хитэн цай гэртээ аваад тавьсан. Турк цайнууд бол яалтчгүй гоё нь бол үнэхээр гоё шүү. Үнэхээр гоё. За тэгээд нэгдсэн үндэсний байгууллагаас 5 сарын 21-ийг олон улсын цайны өдөр гэж зарласан юм байна. За яагаад ингэж зарлж байгаа шалтгаан өдгөө цай бол олон хөгжиж буй улсын амин зуулга одоо чухал одоо орлогын их үүсвэр болоод ураад байгаа юм. За одоо өмнө нь бол мэдээж хэрэг хятадд тарьдаг байсан бол өнөөдөр энэ цайг бол одоо Кен одоо Шри-Ланк гэж түрүүн хэлсэн. За гэх мэт улсуудад олноор тарьж энэ одоо хоол орлогоо зуулах гол одоо ядууртад тэмцэх гол хэрэгсэл болж байгаа учраас цайг олон улсын цайны өдөр гэж өнөөдөр зарласан юм байна. За Улаанбаатар хотод 7 цаг 20 минут хоёулаа хамтран ажиллаж танилцуулчаад дараагийнхаа булан руу орё. Арч Амжилангийн анхны ундрагаас авсан аршаан хандгаатай жамчлан хамтран ажиллаж байна. Зя анхны ундрагаас авсан олон жил хэрэглэсэн чанар нь баталгаажсан хандгаатай жамчлан илүү наривчлал танилцуулъя. За үүнээс хойш түмэн олон өргөнөөр хэрэгжилж ирсэн. За хандгаатай жамчлан аршааны их ундрагыг одоо бохирдуулахгүйгээр он удаан хугацаанд онгон дагшин байдлаа хадгалах зорилгоор хойч үедээ бас өвлүүлэх чухал юм шаардлага байгаа. За ийм учраас 2011 онд ундрагыг нь онцгой хамгаалтанд аваад за энэ хэсэг дээр нь эрүүл ахуйн шаардлага хангасан орчин үеийн савлгаатай хандгаатай жамчлан үйлдвэрлэж эхэлсэн байна. За тэгэхээр ямар хүмүүсийг хандгаатай жамчлаа зүгээрээ гэж зөвлөх жоо гэхэлэр нэгдүгээр спортер хичээлдэг хүмүүсээ. Энэ хүмүүс бол маш их хөлс ялгаруулж идэг. Биес тэгээд тэр хөлс ялгарна гэдэг чинь таны биед хэрэгтэй байгаа хамаг микроэлементүүд буюу эрс бодисууд гараа явчихна гэсэн үг. За хоёрдугаарт өдөрт их хэмжээний ус уудаг хүмүүс ууж байгаа усаараа бас ингэ микроэлементүүдийг алдаад байдаг. Тэгвэл та энийг нөхөх хэрэгтэй. За гуравдугаарт одоо нөгөө нэг юм байнгын алхалт малхалт хийж идэг идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүс идэг шүү дээ. Тэр хүмүүс хийвэл зүгээр аавал зүгээр дөрөвдүгээрт нь хоолны хордлого тохиолдсон бол та ерөөсө хөөгдөжсэн том хүнжсэн хамгийн түрүүнд тэр нөгөө доошогоо суулгаад эсвэл ингээ бөөлж өд ч юм уу тий хамаг нөгөө нэг гаргаад байгаа эрдэс бодис тийм шим тэжээлтэй зүйлүүдийгээ буцаагаад арч амживлангаас буюу энэ хандгаатай амживлангаас нөхөж авах юм шүү. За тэгэхээр хандгаатай амживлан гэдэг та бүхэн фэйсбүүкээр хайвал аль байсны фэйсбүүк пэйж нэгээ лайк дараарай, дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Харин хамтран ажилламаар байвал 88 55 37 73 гэдэг дугаарлуу залгаарай. 88 55 37 73. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ арч амживлангийн анхны ундрагаас авсан аршаан хандгаатай амживлан хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр түүхэн дурсан алдартай хүний талаар би өчигдөр хүмүүс хайж явж агаад нэгэн хүний нэрийг инженерээ харж исэн мэдхэр хүн байна гэж бодоод намтрыг нь үйсэн чинь үнэхээр дотоод үлмийг мэддэг байсан бэлээ. За энэ хүн бол Андрей Сахаров гэдэг хүний талаар ярина. Зөвлөлтийн цөмийн физикч, хүний эрхийн төлөө тэмцэгч, зөвлөлт холбоот улсын эсрэг тэрс үзэлтэн. За ингээд улс төрийн шалтгаанаар цөлөгдөжсэн ч гэсэндээ хожим нь Нобелийн их тайвны шагнал хүртсэн ийм хүн байдаг. За түүний би ингээд өмнө сонсч ирсэн байхгүй энэ хүн нөгөө нэг цөмийн зэвсэг хийчээд тэгээд тэрийг нөгөө нэг ингээд за туршилтыг нь өөрөө харчаад тэгээд энийг цаашдаа ашиглах юм бол айгүй хортой байна гэд өөрийнхөө хийсэн бүтээлийн эсрэг дуурч явсаар агаад тэгээд ингээд тэр нь тухайн үеийн төр засагтанд таалагдахгүй гэд ингээд нэг хальт мэдсэн. Гэхдээ яг ингээд бүхэл бүтэнд өөрийнх нь намтар түүхийг унсан чи бүр үнэхээр гой санагцсан. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр түүний талаар ярив. 1921 оны 5 дугаар сарын 21-нд Москва хотод
физикийн багш аавтай нэгэн хүн мэндэлсэн нь хожимын Нобелийн их тайвны шагналтай Андрей Сахаров байсан. За түүнд физик логикийн ухааныг багаас нь аав нь заасан. Аав нь болохоор ийм мэлээ. Зөвлөлт холбоот улсын физикийн сурах бичгүүд гэдэг одоо ингээд нөгөө уус болгонд сурах бичгүүд байдаг шүү дээ. Тэр сурах бичиг дотроо хамгийн сайнд нь тооцогдох сурах бичгийг аав нь бичсэн. Тэгэхээр юу хэлэх гээд юм гэхээр аав нь сурах бичиг бичиж гинэ гэдэг чинь хүүхдтэй нөгөө логикийн ухаан физикийг аягүй сайн зааж өгсөн гэсэн үг байхгүй юу? За ингээд өөрийнх нь дурсаж ярьснаар болохоор бага насныхын тухай ингэсэн байлээ. Хамаатан саднууд минь голдуу амьдардаг том нийтийн байранд бага нас минь өнгөрсөн. Шинжлэх ухаан утга зохиолд хайртай, гэр бүл, ах トゥ угийн хооронд ив тус дэмийг чухалчилдаг, хөдөлмөрч ажилсаг зан эрхэмлсэн тийм л уур амьсгал би өссөн. Аав минь төгөлдөр хуур дээр Шопен, Григ, Бетховеныг сайхан тоглодог, иргэний дайны он жилүүдэд дуугүй кинонд тоглон амьдралаа залгуулж исэн хүн байсан. Гэр бүлийн хүрээлэл гэдэг бидний хувьд маш чухал байсан. Сургуульд өнгөрүүлэх жилүүдэд гэртээ байж анхан шатны мэдлэгтэй болсон гэж Андрей Сахаров бага насныхаа тухай дурсан байт юм билээ. За тэгэхээр түүний бага насныхын тухай бид нар эндээс багч болон мэдээлэл авч болох бах. За харин 1938 он буюу Сахаров 17 настай байсан үе Москвагийн их сургуулийн физикийн ангид илсээд тэгээ сургуулийнхаа хамгийн ухаалаг онлын төвшөнд гүнзгий сэтгэж чаддаг юм оюутан гэдгээрээ анги сургуультай нэлээд алдартай бүр ингээд ухаанаараа ялгарч эхэлсэн байгаа байхгүй юу. За гэтэл ингээд дайнд дэгдэж байгаа. Тэгээд 1941 онд Германы товтлогооны улмаас сургуулаа завсарлахад хүрсэн. За одоогийн Туркменстаны Ашхабадад ажиллаж агаад тэгээ Ульяновск суурьшаад тэнд эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлж хийсэн юм билээ. Угаасаа л багаас нэг гоцгойд ийм сэтгэлгээтэй байсан учраас ингэж ажиллаж ирсэн. За ингээд 1945 он боллоо. 45-нд Москвад буцаж ирэнгүүтээ Зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академи физикийн судалгааны хүрээлэнгийн онлайн физикийн тасагт ажиллаж эхэлж байгаа байхгүй юу? Энд чинь бүр дөнгөж 20 гаруйхан наснда ингээд бүр шинжлэх ухааны академид ажиллаад эхэлж байгаа. Тэгэнгүүтээ 2 жилийн дараа докторийн зэрэгээ хамгаалаад зөвлөлтийн хамгийн хурц ухаантай оюутнуудын нэг гэж тооцогдчихсэн бүр ингээд нэг сайн багш нарын хараанд аль хэзээ өртөцсөн байсан л да. За ингээд 1950-ад он Зөвлөлт холбоот улс Америк нэгдсэн улсын дараа нөгөө цөмийн зэвсэгтэй болохыг зориод залуу ухаантнуудыг энэ нууц төсөлтөө татан оруулж исэн үе л дээ. Тэгээд Сахаров ч гэсэндээ энэ донд багтсан гэдэг юм лээ. Сахаровыг болохоор ингэсэн Арсамас 16 гэдэг нэртэй юм маш нууц шинжлэх ухааны төв рүү томилсон. За энэ газар Зөвлөлт холбоот улсын цөмийн хөтөлбөрийн зүрхэн нээсэн гэж хэлж болж байгаа ийм газар байхгүй юу? Тэгээ хожим нь бид нар түүний нүүнээ Сарав гэдэг нэрээр нь мэддэг. Энэ газар руу томилсон. За энд Сахаров юу хийсэн гэхээр ус төрөгчийн бөмбөгийн загварчлал физикийн онлын тооцоол дээр голж ажиллаж исэн. За тэгээд энэ хот нь өөрөө маш тийм тусгай хамгаалалтай бүх мэдээлэл нууцны зэрэгэлтэй байдаг мэдээж. Тэгээ гадагшаа цагтл бичих боломж байхгүй, хүнтэй уулзах эрх нь хязгаарлагдмал, өдөр тутмын амьдрал нь ерөөсөө л шинжлэх ухааныг шинжлэх ухаанд үнэнчээр зүтгэх гэдэг ийм л одоо юунд ор урьянд ор гэх юм уу те энд эрдэмтдийн амьдрал өрнөдөг байсан байна. Тэгээ Сахаров энэ суурьнд судалгааны бүлгийн оюуны хөдөлгүүр нь болж исэн зам онлын загварын үндэслэгч нь болж ажиллаж исэн байгаа байхгүй. Тэгээд бусад нөгөө нэг хамт ажиллаж байгаа хүмүүс нь түүнийг болохоор нэг бол бурхан гэж хэлдэг, эсвэл нөгөө багш гэж хэлдэг. Тэгэхээр энэ хүний оюун ухаан гэдэг бол тухайн үед үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн ийм хүн байсан байгаа байхгүй. За ингээд Сахаров энэ тосгонд ажиллаж байхдаа ингэсэн дугуугаар явах дуртай. Ийш тийшээ ер нь ингээл байнга дугуугаар явж идэг, маш энгийн амьдралтай. Тэгээд хүмүүстэй юм ярихдаа маш цөөн үгээр ярьдаг. Ерөөхдөө жоохон жожиг талтай. Цагаан өмд өмсдөв. Шинжлэх ухааны төлөө хүн байсан боловч яг энд ингэж нөгөө нэг ажиллаж явах үеэс нь эхлээд түүний дотор юм нөгөө эргэлзээ төрж эхэлсэн гэдэг. За түүний бүтээж байгаа энэ зүйл хүн төрөлхтнийг хамгаалах бишээ ийм нөгөө устгах чадaltaй гэдгийг ойлгосноор одоо түүний дотоод сэтгэлийн зөрчил энэ тосгонд байхаас нь эхэлсэн гэж өөрөө бичсэн байдаг юм билээ. Тэгэд юу гэж хэлсэн гэхээр энэ тосгонд амьдрал 50 м гэхдээ үүнээс илүү 50 амьдралыг бөмбөгнөөс хол газар л олж чадхаар байсан гэж хожим нөрөө дурсаж бичсэн байдаг. За ингээд 1953 он боллоо. 53 онд Зөвлөлт холбоот улсын анхны ус төрөгчийн бөмбөгийг Сахаров зохион бүтээсэн. За түүнийг зөвлөлтийн бомбыг бүтээсэн хүн гэж нэрлэж 50 хэдэн он гэсэн бэ? 53 онд. 1953 онд. Бид нар одоо нэг Оппенхаймерыг мэддэг шүү дээ. Америк талаас нь бол тэгвэл зөвлөлт талбаас нь зөвлөлтийн бомбыг бүтээсэн хүн нь одоо өнөөдөр ярьж байгаа Сахаров байх нь. Тэгээд мэдээж одоо нэг энэ удирдсан ажлаа амжилттай сайхан биелүүлсэн учраас гавьяат эрдэмтэн гэл түүний нэр алдар бол зөвлөлт даяар ингээд тархаж байгаа юм л та. Тэгээ бэлэн болсон бөмбөгийг туршихаар шийдлээ. За Тэгээ Сахаров бол нөгөө бусад эрдэмтдийг Казахстан дахь Семипалатинскийн цөмийн туршилтын полигон руу авчихсан юм байна л да. За Сахаров энд яасан гэхээр л ерөөсөө түүний бодол 360 хэрэгсэн. 180 ч юм уу тий.
За, ингэсэн бодит туршилт яаж хийгддгийг хүмүүсийг яг хэрхэн туршилтын ийм амьд бай болгодгийг бомбыг нөгөө нэг юм хамгаалах зорилгоор биш нөгөө айлган сүрдүүлэх зорилгоор хийгээд байгаа юм байна гэдгийг Сахаров энэ туршилтын үеэр олж одоо ухаарсан байгаа байхгүй юу? Өмнө нь бол ер нь жоохон за би юу л хийгээд байна да гэд ингээд өөртөө эргэлзэжсэн бол энэ туршилтыг хараад бүр ингээд нүдэрээ хараад гайхсан. За тодруулах юм бол энэ 1954 онд болсон нэгэн туршилтыг харснаа өөрөө дурсаж бичсэн байдаг юм байна л та. За энд болохоор цөмийн тесрэлтийн цэгээс 10-аас 20 км-ийн зайд хоригдлууд болон цэргийн албан агчдыг ингээд хамгаалт багтаагаар ингээд аваачид байршуулсан. Тэгээ нөлөөллийн бүсэд одоо оруулсан гэсэн үг л дээ. Тэгээд тесрэлт болсны дараа тэдгэр хүмүүс рүү ингээд очиод тесрэлт яаж хүнд нөлөөлж ийн гэдгийг ингээд нөгөө нэг юм судлах зорилготой байсан байгаа байхгүй юу. Тэгээд нүдний гэмтэл нь ямар байна, нарсны түлэгдэл нь ямар байна, гих мэдчлэн нөгөө хүчин нь ямар байна энэ бөмбөний те. Амьд хүмүүс дээр туршиж ирсэн харин. Зарим их сурвалж дээр бүр ингээд нөгөө 250 м-ээс 7 км гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд зарим дээр нь болохоор ихэнх дээр нь 10-аас 20 км гэж бичсэн байсан учраас 10-аас 20 км-ыг нь авч байгаа. Тэгээд энэ туршилтын дараа шинж тэмдгүүд тухайн нөгөө туршилтанд орсон хүмүүст яг яаж нөлөөлж исэн гэхээр маш ихээр халуурж исэн, бөөлжж исэн, нүдний эвэрлэг нь бүр ингээд цэврүүдж исэн гэхээр энэ бол аимшигтай тийм ээ. Тэгээд цус алдж исэн, толгой нэргэж исэн, нөгөө ой санамжтанд гажуудал үүсэж исэн. За бүр ингээд нөгөө цацрагийн түлэгдэл болно шүү дээ тийм ээ мэдээж. Тэнгүүт ингээд арьс нь харлаад тэр хэсгээр ингээд салбайгаад ингээд унж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ зарим энэ тосгонд зарим ингээ шинээр төрсэн хүүхдүүд ингээ гаж хөгжүүлэлтэд амьгүй байх тохиолдлууд бол маш их байсан. Тэгээ дараа нь энэ тосгоных нь маш олон жилийн дараа судалгаа шинжилгээ хийхэд ер нь энэ одоо амьгүй хүүхэд төрөх нь тохиолдол нь улам нөгөө нэг ихсээд исэн гэдэг юм үр дүн байд юм билээ. Тэгэхээр ер нь энэ зүйлийг Сахаров нүдээр харсан учраас түүний бодол эргэж эхэлсэн гэсэн үг. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. За Campbell ингэний хормогтой хамт өдөр бүр ирүүлчээ. За Campbell гэдэг ийм гоё. Энэ гоё юмтай чи задлаад байгаад үстэй. Ингэний хормог нь хүний биед шаардлагатай эрдэс тэжээл амин хүчлүүд ихээр агуулдаг бөгөөд үүнийгээ ходоодны хөгжилд өргөдүүлэлгүй цуснд шууд дамжуулдаг хамгийн гайхалтай бүтээгдэхүүн. Мөн дархлааг дэмжиж мэдрэлийн инсийг тэтгэх өрөвсөл намдах үйлчилгээтэй тул эрүүл мэндийг тэтгэх шидтэй хүнс болдог. Өдөр бүр хэрэглэвэл үр дүн мэдэрнэ аав ээж үр хүүхэд ихнэр нөхөртөө гэд гэр бүлэрээ өдөр бүр нэгийг ууж хөвшөөрэй. Campbell брэнд нь ингэний хормогын ямар ч холц хугацаа уртсгүйгээр цоо шинээр таны гарт хүргэж байна. Ийм арт оргил сансар Хефис дэлгүүрүүдээс худалдан аваарай. Утасны дугаар нь 75 80 80 75 75 80 80. За баярлалаа. Campbell ингэний хормог хамтран ажиллаа. Одоо айгу ууж үзэж байгаа. Энэ юу яасан бэлээ? Ингэний хормог ер нь жоох нөгөө эсгэлэн талтай байгаад идэг. Энэ бол үнэхээр ямар ч эсгэлэн хамт байхгүй. Гоё гад. Тийм ээ. За Campbell баярлалаа. Дэмжиж ажилласанд. За ингээд иймэрхүү зүйлийг нүдэрээ харсан. Тэгээд цөмийн зэвсэг бол ерөөсөө нөгөө тэнцвэрт байдлыг хангах гэдэг хэрэгсэл ерөөсөө биш юм байна өө. Энэ бол нөгөө үндэсний шудраг бос байдал. За ер нь бол шунлын илэрлэл юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. За тэгээд энэ үед бол нөгөө Сахаровын нэр хүн тэр үг ингээд олон эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн зөвлөлт даяар энэ хүнийг ингээд бараг шүтдэг тийм ээ. Нэр хүнд нь угаасаа өссөн байсан учраас өөрийн дуу хоолойгоор яг үнэн бодит байдлыг илэрхийлэхийг хүссэн. За ингээд 1960-аад оны дундуур цөмийн туршилтыг зогсоох ёстой гэдэг юм санаачлагыг илэрхийлээд нууц бичиг илгээж эхэлсэн юм байна л та. Эхлээд Брежневт илгээсэн, дараа нь Шинжлэх ухааны академид илгээсэн. Гэвч энэ үйл явдлыг нь болохоор төрийн эсрэг үйлдэлээ гэж одоо төрийн дайсан гэж үзсэн байгаа байхгүй юу. Тэгээд түүнийг ингээд нэг ажиглаж эхэлж байгаа яг энэ цаг үеэс 1960-аад оноос одоо тагнуулын ажилттай байнгын дагаал явж. Тий. Тэгээд ингэсэн байна. Би бөмбөг бүтээж чадсан харин үүнийхээ төлөө хүн төрөлхтнөөс уучлал уух ёстой гэж бодсон гэд. Тэгээ би тэр бөмбөгийг бүтээсэн үнэн гэхдээ миний сэтгэлийн гүнд хизээж багтал төрж байгаагүй гэж энэ үгийг өөрөө хэлсэн байдаг. Тэгээ энэ үгээрээ Оппенхаймер, Сахаров хоёр ингээ хоорондоо жоохон төстэй юм шиг надад санагдсан. Гэхдээ мэдээж л дээ тий. Айгу хэцүү штэ. За ер нь эрдэмтнийг л ашигласан гэсэн шүү дээ төрн. Гэхдээ анхны ус төрөгчийн гол нь бид нар ус төрөгчийн бөмбөг гарч байгаа. За мэдээж хэрэг эхний одоо дэлхийн хамгийн анхны цөмийн бөмбөг бол одоо халуун цөмийн урал биш. Гинжин урал буюу уран болон плутониор хийгдсэн байдаг. За ус төрөгч буюу одоо дэлхийн ертөнцийн хамгийн түгээмэл байдаг энэ элементээр бөмбөг хийж болдог. Манай нар ч одоо халуун цөмийн урал байнга одоо явуулж байдаг. Энийг одоо дэлхий дээр туршиж үзэх алдартай туршилтыг одоо зөвлөлт холбоотлоос Сахаров хийж ирсэн юм байна тийм. Харин Америк нэгдсэн улс 1952 оны 11 сарын 1-нд анхны амжилттай Ivy Mike гэж
ус төрөгч бөмбөг туршижсэн байна. Өмнө гэсэн. Тэгэхээр энэ хоёр уралдаал байсан байна. Дарамттай л байсан байна л да. Америк төрүүлээд хийчихэн за бид нар өстө яг ингээд уралдах ёстой гэл. Тэгээ бүр эрдэмтдээ аягүй шахдаг, аягүй дарамтлагдаг байсан гэсэн. За ингээд 1970-аад он боллоо. Цөмийн туршилтын эсрэг байр сууриа илэрхийлж эхэллээ. Ардчлал хүний эрхийн асуудлыг дэлхийн нийтэд ил тод ярьж эхэллээ. Тэгээ ер нь бол зөвлөлт холбоот улсын үнэн төрхийг илчилж исэн гэж юу яадаг л да үздэм билээ л дээ. Бичсэн байт юм билээ. Тэгээд энэ хооронд түүний хинаалгаа штэ. Хинаалгаа. За ингээд 1975 оны 10 сарын 9-ний өдөр Норвегийн Нобелийн орооноос зарлаа. Андрей Дмитриевич Сахаровт хүн төрөлхтний инх тайван, эрх чөлөөний төлөөх ухаалаг, тууштай тэмцэлтэнд зориулаад Нобелийн инх тайвны шагналыг олгож байна гэд зарлж байгаа байхгүй юу? За энэ Нобель бол түүхэнд шинжлэх ухааны хүн анх удаа зөвхөн хүний эрхийн төлөө дуугарч энэ шагналыг хүртэж байгаа юм анхны тохиолдол юм байна. Шинжлэх ухааны хүн бол шинжлэх ухаанаараа л нөгөө нэг хим, биологи, физикийн салбартаа л Нобелоо хүртдэг байсан бол шинжлэх ухаанч хүн инх тайвны салбарт хүртсэн гэсэн үг. Гэхдээ шагналаа авч чадаагүй. За. Зөвлөлт холбоот бол түүнийг явуулаагүй. Тий. Гадагшаа явахыг нь хоригдсон, гадаад паспорт олгоогүй. За мөн Сахаровт бол улс төрийн тоглоомонд ашиглах магадaltaй хүн гэж тэмдэглэж үлдээсэн байт юм бэл. Тэгээд Ослод нөгөө шагнал гардуулах ёслол нь олж байгаа шүү дээ, тий. Тэгээд түүний оронд хин явсан гэхлээр түүний хоёр дахь эхнэр Елена Боннер гэдэг энэ хүү явцсан юм байлээ. Тэгээд тайзан дээр ингэж хэлсэн. Би нөхрийнхөө дуу хоолой зовлон мөрөөдлийг авчирлээ гэж хэлээд ингээд нөгөө гайхалтай түүний нөгөө илтгэл ингээд эхэлсэн байдаг. Тэгээд энэ илтгэлийг үргэлжлүүлэх юм бол бүр үнэхээр сэтгэл хөдлөм санагдсан гэсэн. За. Миний нөхөр өнөөдөр энд байх ёстой байсан. Гэхдээ тэр орондоо номнуудынхаа донд сууж байгаа. Номных нь мөр олгонд хориг, мөрдөн байцаалд үзий хадалт бичээстэй байгаа. Гэвч Сахаров дотроо 50 байгаа. Учир нь та бүхэн түүнийг ойлгож байна. Энэхүү шагнал бол хүндлэл биш харин түүнийг хамгаалах бам бай, дэмжлэгийн дуу хоолой гэж бид харж байна гэж энэ ихтгэл төгссөн байт юм билэ. Тэгээд зөвлөлтийнхэн бол энэ үйл явдлыг барууны өдөө хатгалаг гэж хүлээж авсан. За тэгээд Сахаровыг төрийн эсрэг суртал ухуулагч, урвагч гэдэг ийм цол гуншингаар хэвлэлээр гутаах ажлыг эхэлсэн байдаг. За ингээд явж исэн чинь 1980 он боллоо. Зөвлөлт холбоот улс Афганистанд сэргээ оруулсан. За үүнийг эсэргүүцээд ил цагтл бичсний дараагаар түүнийг Москвагаас албатан гаргаад цөллөгт явуулсан байдаг. За бүр тодруулах юм бол Горький хотод 7 жил гэрээ хорионд байлгасан билээ. За энэ хугацаанд бараг 7 жил орчим. Тэгээд энэ хориотой байх хугацаанд утас, бичгийн хэрэгсэл, гадаад харилцааг энэ тэр чигт ингээ бүр хориглож байгаа. Ном бичих, тэгээд тэрийг хэвлүүлэх эрхийг энэ тэр чигт нь хорчж байгаа. Хүний амьдралын 7 жил гэдэг чинь айгүй хайр хугацаа шүү дээ ер нь бол. Гэтэл 1986 оны сүүлчээр салхи хэрэгсээ. За Горький дэх цөллийн он жилүүдэд дэлхийн олон оронд Сахаровыг суллахыг уриалсан юм хөдөлгөөн өрнөжсэн юм байна. Тэгээд цагаан ордноос 5 минут талхах юм талбайг бүн Сахаровын талбай гэж ингээд нэрлэж исэн. За нөгөө талаас Горбачевын нөгөө гласност гэдэг юм бодлого хэрэгжээд тэгээд цөлгөөс сулсан байт юм билээ. Одоо ойролцоогоор 6 жил хагас 7 жил орчим гэсэн үг л дээ. Тэгээ Москва руу буцаж ирээд зөвлөлтийн ардын депутатын хурлын гишүүн болоод шинэ үндсэн хуулийн эрх зүйн үндсийг боловсруулах ажилд гар бие оролцсон байдаг. За ингээд 1989 оны 12 дугаар сарын 14-нд 69 наснда гэртээ тархины хүнд даралт гэсэн юм онцтойгоор нас орсон. Тэгэд түүний хэлсэн маш олон юм алдартай үг байна л да. Тэгэд шинжлэх ухаан бол зэвсэг биш ээ. Шинжлэх ухаан бол зэвсэг биш. Харин хүн төрөлхтнийг удирдах ёс зүйн гэрэл байх ёстой гэж хэлсэн ишлэл нь яг түүний амьдралд тохирохуйц ишлэл юм шиг надад санагцсан. За нэг ийм хүний төрс өдөр байдгийм байх. Тэгээд ерөөхдөө нь айгүй сайн намтартай танилцж мэдэж авлаа. Өмнө зүгээр л нэрэд нэг тийм хүн байдаг тэл гэж мэддэг байснаас шинэ хүн ямар зовлон зүтгээр туусныг нь ер нь бол бараг залахгүй л байсан байна. Энэ нөө 1986 онд суллагдсан гэсэн үү? Тийм 86 оны сүүлээр. Одоо нөө Горбачев гарч ирээд гласност гэдэг одоо бодлогоо хэрэгжүүлсэн гэсэн шүү дээ. Энэ жил би буруу санааг бол нөгөө Украинд болсон цөмийн юутай яг давхцж байна те. Тийм үү. Цөмийн цахилгаан станцнд дэлбэрсэн шүү дээ. Чернобыль. Чернобыль үү? Тийм 86 онд болсон санаж байна. Тэгэхээр бас тэрнтэй бас ингэ зэрэгчий. Гэхдээ юу бол яг тэр чинь бол юу н ус төрөгчих бол биш. Ус төрөгчөөр бид нар эрчим хүчил гаргаж авч чадахгүй байгаа. За энийг халуун цөмийн уруулаар одоо эрчим хүч гаргаж авдаг болчвол одоо хязгааргүй эрчим хүчний хүүсэрт болох гэдэг. Уг нь тэр бол зөв онлын үед болох юм шиг боловч одоо хүртэл тийм сайн юм реактор гаргаж авч ерөөсөө чадаагүй дандаа ураанаар явж байгаа. Ус төрөгчин
цөмийн урал буюу халуун цөмийн уралаар том бөмбөг хийж болж байгаа. За тийм ч болохоор дэлхийн хамгийн хүчтэй аимшигт бөмбөг бол ус төрөгчин бөмбөг гэдэг. За түүний нэрийг бүгд мэдэх байх цайр бомба гэдэг тийм. За Новой Землядад туршилт хийгдсэн маш хамгийн одоо хүн төрөлхтний бүтээжсэн хамгийн хүчтэй бөмбөг бол ус төрөгчин бөмбөг. Тэгэхээр ус төрөгчин бөмбөгийг хийхдээ ч гэсэн цөмд нь дахиад заавал нөгөө уран болон юуны одоо гинжин уруулаар хийдэг бөмбөг өжиж дараагийн ус төрөгчийн уруулаа эхлүүлдэг тийм одоо зарчимтай юм билэ. Сонирхолтой. За тэгэхээр Андрей Сахаров өнөөдөр төрсөн өдөр юм байна. Бас нэгэн төрлийн бас эрдэмтэн гэхээс гадна нэг тийм улс төрийн дуу хоолой маяг болсон хүн юм байна шүү дээ тийм байна. Ер нь бол баг үнний дуу хоолой болсон гэж хэлж болж байна л да. Тэгээд түүний талаар олон сэтгүүлүүдэд олон одоо нэвтрүүлгүүд бэлтгэгдсэн байт юм билээ, хүрсэн байт юм билээ. Тэгээд тэрийг нь яг ингээд үзээ сонирхоо сууж хаад бас сэтгэл хөдлөмөр нэг бодлын амар гонигтай юм шиг юм түүх санагдсан шүү. За манай нэвтрүүлэгтээ ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан Adva Biotics пробиотик хамтран ажиллаж байна. За тэгэлгүй яхаа энэ бол гурвалсан үйлчилгээтэй хүүхдийн ашигтай бактери юм байлээ. Тэгээд Adva Biotics гэдэг нэрийг хідүүлээ нэг цээжлээд аваадах яа. За яагаад цээжилж авах гэж байгаа юм гэхээр энэ бол хүүхдэд зориулсан цорын ганц нийлмэл найрлагатай ийм аюулгүй бүтээгдэхүүн байлээ л дээ. За одоо хүүхдүүд ханаа түрнэ, антибиотик хэрэглэнэ. За ямар нэг өвчин туснаа антибиотик хэрэглэнэ. Гэтэл энэ антибиотик ууж байгаа тохиолдолд гидсэнд байгаа тэр хамаг ашигтай ашиггүй бүх бактерийг устгахчихж байгаа шүү дээ. Тэгээд ашигтай бактери нь устчихаар яа гэвэл тархлаанд эргээд сүргөөр нөлөөлөд эхэлдэг. Тийм учраас антибиотик хэрэглэж байгаа тохиолдолд заавал ашигтай бактерийг хамт хэрэглэх хэрэгтэй. За тэгэхээр энэ Adva Biotics гэдэг энэ ашигтай бактерийн хувьд болохоор зөвхөн ашигтай бактериас гадна эслэг байгаа юм байна. 10 мг-ийн агуулмжтай цайрыг нэмж өгсөн юм байна. Ийм учраас нөгөө нийлмэл найрлагатай гэдэг таахгүй юу? Тэгэд цайр гэдэг чинь хүүхдийн биед, хүүхдийн дархлаанд, хүүхдийн өсөлтөнд ямар чухал гэдэг вүлээ тий. Чухал юм билээ шүү дээ тий. Ялангуяа одоо ингээд гүйлгээд байгаа тохиолдолд цайр чухал юм гэсэн шүү дээ тий. Тэгээ ер нь томчуудад ч гэсэндээ цайр аягүй чухал. Тэгээл бид нар чи сүүлийн үед цайр аягүй чухал юм байна гэдгийг мэдэнгүүтээ цайртай осмос гэж уугаад эхэлсэн шүү дээ тий. За сүүлийн үед хүүхдүүд бас диабеттэй байх магадлал их одоо сахарнд мэдрэг, сахартай ч юм уу чихэртэй юм идэхээр нүур хамаарна, юм туураад байдаг тийм аюултай. Харин Adva Biotics бол сахар агуулаагүй. За тийм учраас ямар нэгэн харшилт төрүүлэхгүй эсэргээрээ харшилт диабетийн үед бол хэрэглэхэд тун тохиромжтой ийм бүтээгдэхүүн юм байна. За дээрэс нь глютен, лактозонд бас мэдрэг бас хүмүүс олширч байгаа. За одоо сүү гэсэн шүү дээ. Сүүн хүчил сүү гаралтай юм бүтээгдэхүүнүүд одоо харшилтай хүмүүс байгаа. Тэгээ тийм одоо хүмүүс ихэнх одоо юм ашигтай бактери чинь сүүн хүчил суурьтай байгаад байдаг бол энэ одоо Adva Biotics бол глютен, лактоз агуулгааг учраас хоол боловсруулах замын ямар нэгэн эмгэгтэй хүн хэрэглэх боломжтой. 10 мг гэж онцлоод хэлээд байгаа нь хамгийн өндөр агуулмж юм байна. Тэгээ гүйлгэл суулгалтын үед хэрэглэхэд хүүхдийн нас жинд тохиромжтой учраас хүүхдийн эмчнэрийн номер 1 сонголт болт ингэнэ. За тэгээ ер нь бол нөгөө бид нар ашигтай бактерийг юунаас авч болох вэ гэхээр таргнаас авч болоод идэг, тарган дотор ашигтай бактери байдаг гэдэг шүү дээ тий. Тэгвэл Adva Biotics-ээр тараг бүрхээр энэ бүр яг ингэ илүү гоё нөгөө өтгөн, илгэн ийм болдог гинэ. Юуны агуулмж нь ашигтай бактери агуулмж нь маш өндөртэй. Тэгэхээр бид нэр тараг бүрж Adva Biotics-ийг шалгаж болох нэ. За тэгээд олон улсын хүүхдийн өвчний цогц менежментийн шаардлага гэж байдаг. За энд бол цайрыг 10 мг тунгаар заавал нэмэлтээр авах шаардлагатай гэж заасан байдаг бол яг энэ тунгийн дагуу Adva Biotics хийдэг юм байна. За Adva Biotics-ийг ачид фарм хүүхдийн эмийн ханганаар нийлүүлэлт дамжуулаад бүх эмийн сангуудаар аль биесны эрхтэйгээр оруулж ирээд худалдаалж байгаа. Тэгэхээр бүх эмийн сангаар ороод Adva Biotics гэдэг хавил байгаа. Харин Adva Biotics-ийг Mongolia гэдэг Facebook пэйжээр хавил аль биесны пэйж нэг лайк дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ ашигтай бактери эслэг 10 мг-ийн цайр агуулсан Adva Biotics пробиотик хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр дараагийн одоо ярих сэдэв бол хэн нэгний сонсоогүй мөртлөө маш онцгой тохиолдолд дэлхийн түүхэнд бичигдсэн юм уу, дэлхийд алдарт гарсан нэгэн эмэгтэй байна. За түүний нэрийг Насим Рошет гэж нэрлэдэг юм байна. Нэрээ сонсоогүй байна. Нэрээ сонсоогүй. За 2018 оны 5 сарын 21-ний нэгний өдрөлөө бүгд очихж байна. 18 он гэсэн үү? 2018 7 жилийн өмнө гэсэн үг байна те.
За Насим Рашид бол за ер нь нэлээд карьерист хүмүүс гэдэг ажил хэрэгч хүмүүс байдаг шүү дээ. Одоо том сургуулиудад магистр хамгаалсан за ийм одоо эмэгтэй нэлээд тийм ирж хүчтэй ажил хэрэгч эмэгтэй Microsoft компанид ажилд ороод 4 сар болж исэн. 4 сар болоогүй мөртлөө маш том худалдан авалтын энд борлуулалтын салбарт ажилладаг байсан. За тэгээ Microsoft-ийн төлөө маш том гэрээ байгуулчаад маш их ад жаргалтайгаар гэртээ харж исэн байгаа. За ууг нь бол Насим Рашид гэрлүүгээ машинаар харьдаг. Гэхдээ энэ удаа машинаар орхисон. За түүний нөхөр нь одоо машинаар ирэх гээд нэлийн хол замд одоо ихнэрийг хүлээж исэн байгаа юм. За ингээ нөхөрлүүгээ яарж исэн Насим Рашид. Яг тэгэхээр ийм яарад шүү дээ. Энд чинь гоё мэдээ дуулах гэдэг. Баяртай өгсөн. За ингээ зам хөндлөн гарсан чинь машин тайруулсан. Эмэгтэй жолооч хурж ирээд асар хүчтэй дайрсан байгаа Насим Рашидыг. Санамсаргүй юу? Санамсаргүй. За тэгээд эмэгтэй жолооч. За эмэгтэй гэж хэлэхээр жоохон эмгэлж байгаа. Ер нь зарим жолооч сандардаг. Сандраад яасан бэ гэхээр ухар хараанд ээж дахиад мөргсөн. Яана. Ууг нь бол ингээ юу болчихоо гэлэн сандар яхаа мэдэхгүй л ухар хараанд ээчээд дахиад Насим Рашидыг мөргсөн. За дахиад гарчихлаа гэдэг нь дахиж урагшаа хараад ээчээд дахиж мөргсөн байна. За ингээ мөргсөн юм уу? Насим Рашидыг 3 удаа машин мөргсөн. Түүний бие дээр 5 удаа машины дугуй явсан байна. 5 удаа явсан. За ингээ хөрхи одоо Насим Рашид чинь гоё мэдээ дуулгачихсан биш юу машин дайруулад аимшигтай одоо осолд орсон. Амьд гарсан байгаа та. За гэхдээ яагаад Насим ингээд машины аваар бол өдөр болгон болдог шүү дээ. Гэхдээ энэ харуулж иших шүү дээ. Харин тийм. Би бүрийн зургаар хараад гайхаас. Яагаад Насим Рашидын тохиолдол онцгой юм бэ гэхээр Насим Рашид нэгдүгээрт энэ одоо ослын дараа ганц ч яс хугараагүй. Ямар нэгэн дотоод бэртэл гэмтэл байхгүй. Амьд гарч чадсан. Юу вэ? Боломжтой юм. Гэхдээ харин одоо эмнэлэгт аваад түүнийг өстөө шинжилгээ хийгээд бодод энэ чинь бүх талаас нь ингээл зураг мөргийг аваад одоо имра энтер аваад тийм. Нэг ч яс хугараагүй. Юу ч яс хугараагүй. За тэгээд ийм маш ховор тохиолдол юм байна л да. Машинд 3 удаа дарилж нэг өдөр 3 удаа дээгүр гарсан гэдэг. 5 удаа дугуун дээгүр доогоор нь нэг нь гарсан. За тэгээд 3 удаа ингээд мөргүүлсэн. За ингээд ямар ч яс одоо хугараагүй, ямар нэгэн бэртэл гимтэлгүйгээр амьд гарч чадсан. За тэгээд энэ одоо олонний бас анхаарлыг татсан юм байна. Яа энэ хүзэн амар алдсан ба штий. Яа тэгсэн мөртлөө яагачгүй те одоо амьд суух хувь те ма те. Суух хувьтай. За тэгээ болоогүй заяа. Яагаад тайлц хэргэлдэг байсан юм болов уу? 2023 онд Насим Рашид яасан бэ гэхээр машин дайруулахын санаанд оромгүй ач холбогдлууд ашигтай байдал ингээд ном гаргасан. Unexpected benefits of being run over машин мөргүүлэхийн давуу талууд гэдэг 2023 онд гаргасан. Энэ одоо бестселлер болсон. Өөрөөр хэлбэл Насим Рашид гэдэг энэ бүсгүй ер нь ингээд нөгөө юугаараа одоо ингэж мөргүүлснээрээ олонний анхаарал татснараа далимдуулаад бас ном гаргаад тэр нь алдарт болоод одоо Насим Рашид юу гэдэг вэ гэхээр энэ илтгэгч хүмүүсийн ингээд inspirational илтгэгч гэж байдаг шүү дээ. Тэр коуч маягийн ийм хүн болоод ирсэн. За тэгээд би зөвхөн номыг нь бас ингээд сонирхоод юу нь чухал байна гэхээр Насим Рашид ингэдэг юм байна. Ер нь бол хүн бүх юм эргэн санах хэрэгтэй болдгоо. Би өмнө нь одоо энэ хүн урд нь зөвхөн ажил гэж мөнгө төрж чухал байсан бол ийм аимшигтай үйл явдлын дараа би юу чухал гэдгээ дахиж нэг үнэлэх шаардлага гарсан. Энэ миний амьдралд нөлөөсөн. Магадгүй маш харж юм уу хэцүү үйл явдал. Гэхдээ энэ намайг өөрчлөхөд ийм сайн тал руу өөрчлөхөд нөлөөлсөн гэж өөрөө бас бичсэн байгаа юм. За тэгээд өөрийгөө ийм ажлын юм одоо хинээтэй хүмүүс чинь зөвхөн энэ орчинд бол одоо мундаг байдаг болохоос ш энэс гарахаараа ингээд сандардаг ч юм уу. Тийм өөртөө итгэл муутай гэдэг юм л да. Гэтэл би өөрийгөө ийм сэтгэл зүйн хувьд ийм хүчтэй ийм гэж бодоагүй гэсэн мэн. За тэгээд өөрөө нэг ийм нэг одоо юу хүмүүсийг шүүмжилдэг их тийм яд гэлээсэн хүн юм байна л та. Хүмүүсээс бас олон нийтэд гарахаас айдаг. За дээрс нь перфекционист буюу хитрхи юм төгсөх гэл ийм зангууд шал хэрэггүй зангууд юм байна гэдгийг ойлгосон. За тэгээд ер нь бол би жижиг юм маш их талархаж сурсан. Зүгээр л амьдрын, алхам, одоо амьсгалан гэдэг чинь зүгээр л ихнэр гэр бүлтэй байгаа гэдэг бол маш үнэтэй зүйл юм байна гэдэг ойлгосон гэж байгаа. Хүн өвдөхөөрөө л мэддэм байлээ шүү. Юутай байснаа хүн өвдөхөөрөө л ойлгоод юм байлээ. Би бүр яг сая нэг тийм мэдрэмжийг имлэг твтэж яхад амар авсан штэ. Ингээд нөгөө нэг мэдээ алдуултын дараа хүний тархийг ингээ 24 цаг хөдлөхгүй байх хэрэгтэй байна.
ерөөсөө л ингээл дээшээ хараад гихтэн гэсэн үг байхгүй. Би толгоогоо ийш тийш ингээд хөдөлгөж болохгүй. Яг ингээд нэг чигт барьсан юм шиг. Тэгээд хоолоо идэж чадахгүй байгаа. Шүдээ угааж чадахгүй байгаа. За тэр босч явах бол өнгөрсөн зүгээр хамгийн наад захын юурууга амрууга зүгээр ингээд нэг сангаад байвал уус ингээд халбагдуулж хийлгэж байгаа байхгүй би нөхрөөрөө. Тэгэл яг иймэрхүү мэдрэмжийг хүн туулаад эхлэхээр мэддэм билээ. Хөдөлгөөн хүн өөрийнхөө дураар хөдөлж чаддаг байна гэдэг чи ямар гоё эрх чөлөө юм бэ гэх мэтчлэн. Тэгээ ер нь яг хүн өвдөхөөрөө л сайн ойлгох юм билээ тий. Харин тийм. За тэгээд ийм үг өгдөг штэ нөгөө юу бол эрүүл хүн бол мянган зоригтой. Өвчтөн хүн бол ганц зоригтой гэдэг. Юу үнэн бид нар өгөх нь үнэн. За тэгээд энэ үнэнтэй нүүр тулахаар хүмүүс худал зүйлүүдийг ингээд харахаа болчдөг гэх юм. Одоо ингээд од чинь харанхуй болохоор илүү тод харагддаг шиг чухал одоо зүйлүүдийг харанхуй үед илүү тод хардаг гэж олон одоо тохиолдолд хэлдэг. За Насим Рашидын тухайд бол яг энэ одоо дайруулсан үйл явдлын түүнийг маш сайн чиглэл рүү дэлхийн хэмжээний юм нөлөөлөгч инфлюенсер болоход суурийн тавьсан гэж өөрөө үздэг юм байна. За тэгээд энэ хүн Насим Рашид бас хэрэггүй зүйлд үгүй гэж хэл сурсан. Зарим хүмүүс ингээл нөгөө за тгийгээл нэг хүн нөлөөлөх гэхээр ингээл за тгийгээл дагуулад хэлдэг. Заримдаа чухал үед заа гэж хэлж чаддгүй. Эднүсийг илүү ингээд сайн ялгаж сурсан. За тэгээд маш дотны харьцаа гэр бүл чухал хүчтэй хамгийн чухал хүмүүстэй илүү хүчтэй харилцаж эхэлсэн. Тэрнээс нэг хаасан танихгүй хүнтэй цаг зарцуулах юу чухал юм ч гэдэг юм уу ийм зүйлүүд бас их ойлгож эхэлсэн гэдэг. Яг тийм байлээ. Гэхдээ тэгэл яг юм хэцүү үед хэн хамт байна, хэн сэтгэлээр дэмжиж ийн, хэн намайг гэж ингээл ус тос шиг ялгараад эхэлдэм байлээ. Бүр үнэхээр ялгараад эхэлдэг. Тэгэл за миний нөгөө нэг бодоогүй байсан надад хайртай хүмүүс бас айгүйх байгаад байгаа байхгүй юу. Миний нөгөө надад хайртай даа гэж бодоогүй байсан хүмүүс тэр хүмүүсийг харах, тэр хүмүүсийг сонсох амар гоё юм билэ. Өмнө нь ач холбогдол өгдөггүйсэн дэ харамсч байна. Тийм харамсч ороосаа. Тэгээд тэрнээс хойш ер нь бол тийм нөгөө нэг хүний бодол айгүй гоё зэгсэрчдэм билэ. Тэгээ ингээд аз жаргалыг амар гоё зүйлээс мэдэрдэг болчдөм билэ. Тэгэл ингээд хэвтрийн тэглэн барих хэрэгтэй гэл. Тэгэл хэвтрийн тэглэмээ бариад дуусчаал за одоо юу тэглэн барих шаардлагагүй гэл стентээ авахуулаад ингэж байгаа штэ. Тэгэл ингээд зүгээр ингээд нэг юм алхах хурдан явах хүртэл хүнд ингээд амар гоё сэтгэл төрөлөг болчдөг тийм. Жижигхэн юмнаас ажигласан гэж. Өмнө чи ингээд хөлөө зөөж ядаал ингээд алхаж ядаал ер нь бол ингээд суугаа хэрэгтэй байдалтай байдаг гэсэн бол ингээд зүгээр ингээд өөрийнхөө дураар ингээд чөлөөтэй гараад алхах, чөлөөтэй гараад ямар ч айдасгүйгээр дэлгүүр орох морох чи бүр амар гоё юм чи. Тэгэл за сувд ундрах Насим гэхэр муслим хүүхэн байна да гэсэн байна. Юу юм бэлээ? Энтхийг гаралтай юм бэлээ. За энтхийг гаралтай юм бүсгүй. Битүү гимтэлж байхгүй юм бах тэгээд. За хүүхнээс бахан болсон юм шиг байна. Тэгээ ингээд дотоод цус алдалт гэдэг бол мэдээж хэрэг хамгийн аюултай зүйл гэдэг юм байна. Машин дайруулах юм. Цус алдалт байхгүй. Яс хугараагүй. За тэгээ бос нь бол яхтай хэлж яваа юм шиг. Энэ бол гайхав шиг. За энэ төрөд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болжээ. Нэвтрүүлэгтээ ар жанчуулангийн анхны ундрагаас авалсан аршин хандгаатай жанчуулан хамтран ажилласан. За мөн ашигтай бактери эслийг 10 мг-ийн цайр агуулсан Advobiotics пробиотик хамтран ажилласан баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээг үлээ онцсоод 8 цаг 10 минутаас та мэдгүй нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.